Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний литературт оролцдог эрхэм үзэгчдийнхаа яг энэ өдрийн амар амгалан айлтгон мэдчилж байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний литературын маань ээлжид тохирол Icon CG-ийн болон үндэсний литературын албаасны Facebook хуудасаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За ингээд 17 цаг 30 минутанд бидэндээ үргэлж хамтдаа нэгдэж чаддаг эрхэм үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Уламжил ясаараа 4D, 6D, 6G2 гэсэн үндсэн тохирлуудынхаа атсныг хамтдаа тодруулах болно. За харин үзэгч та бүхэн маань үндэсний литературт оролцохыг хүсэж байгаа л тэтгэцний хажууд манай тасалбар борлуулалтын зэгүүдийн байршлууд харагдаж байгаа. Тэр үзэгчид маань эдгээр цэг дээр очоод тасалбараа худалдаж тоглох хугацаа бүгэлсээр тохиролдоо оролцох боломжтой. Таны нэг удаагийн тоглох боломжтой мөнгөнд нь 550 990 төгрөг байгаа. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 4D-ийн 3 дугаар зэргийн тохиролдоо анхаарлаа хандуулцгаая. Шилэн гарганд маань тэгээс 9 хүрлэх цэвэр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бомблог байсан. Зөвлөх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа гэсэн үг. Эдгээр 40 ширхэг бомблогноос маань санамсаргүйгээр 4 бомблог гарч ирэх болно. Тухайн 4 бомблыг үзэгч та яг гарч ирсэн дарааллынхаа дагуу дөрвөлнгөн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахь үүсгэн авч 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын маань азтан болно гэсэн үг. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Өнөөдрийн хамгийн ихний тохирлынхаа азтыг тодруулцгаая. Дөрөвдөг бөмбөлгөний маань дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир дээр 9 1 9 тэг 9 1 9 тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгчид маань энэхүү харж байгаа дөрвөн бөмбөлгөө гарч ирсэн дарааллынхаа дагуу дөрвөлнгөн зөв тааж чадсан бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын азныг хамтдаа тодруулах болно. Тэгэхээр үзэгчид маань 4D тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой. За мөн адилхан шилэн хоргонд маань тэгээс 9 хүрлэх цэвэр бүхийн нэг оронтой тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх тухайн 4 бөмбөлийг үзэгчид маань яг дарааллынхаа дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын маань азтан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь өсгөн авах боломжтой болно. За ингээд үзэгчид маань мэдээж дөрмөө ойлгосон гэдэг сэтгэлтэй та бүхэндээ амжилт хүсье. Бөмбөлгөний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжир дээр маань 9 7 тэг 9 7 тэг 4 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Санамсаргүйгээр гарч ирсэн уг дөрвөн бөмбөлийг үзэгчид маань яг энэхүү дарааллынхаа дагуу дөрвөлнгэн хэрвээ зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг. 4D маань та бүхэндээ 3 боломжийг олгодог. 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн хонжируудад та өөрийн тоглох хуудсан дээр бүгэлсэн 4 оронтой тоогоороо гурван дээр назаа үзэх боломжтой байдаг шүү дээ. За үргэлжлүүлэн 4D-ийн 1-р зэргийн тохиролдоо анхаарлаа хандуулцгаая. Шилэн хоргонд маань мөн адилхан тэгээс 9 хүрлэх цэвэр бүхий 4 удаа давхар
тохиролцсон 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнөөс маань дөрөв нь гарч ирэх болно. Тухайн дөрвөн бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллынхаа дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой болно. За ингээд дөрөвдөө тоглож байгаа үзэгчдтэй амжилт хүсье. За дөрөв дахь бөмбөлөгний дугаар 6 ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн хонжуур дээр маань тэг 6 3 6 тэг 6 3 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн ба мэдээж та бүхэн тэг 6 3 6 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг яг энэхүү байрласан байгаа байрлалын дагуу зөв тааж чадсан бол та мэдээж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа юм шүү. Тэр үзэгчид маань дөрөвдийн тохирол дээр дөрвөн бөмбөлгөө дөрвөлнгэн зөв таажиж аздан болдог юм. За ингээд дөрөвдийн тоглосон нийт үзэгчдтэй баярлалаа. Конжроос хэрвээ та аздан болсон бол танд баяр хүргэе. За харин нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ яг одоо шууд хүрч байгаа одоо үргэлжлүүлэн 6-ийн тохирлынхаа аздныг хамтдаа тодруулах болно. За 6-ийн тохирол дээр та хэдэн төгрөг ямар ташмаар хожих тооллоор мэдээллийг одоо дэлгэрэнгүй хүргэе. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан байгаа гэсэн үг. Эдгээр 60 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынхаа хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу ердөө 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд та мөнгөн дүнгийн хонжир буюу 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой болно. За харин та 3 бөмбөлөг зөв тааж чадвал 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөг, харин та 6 бөмбөлгөө зургуулсан чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. Мэдээж энэ асуулгыг тохирол үзэгчид маань дарааллынхаа хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн хувилбаруудаар бөмбөлгөө таах боломж байгаа. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 50 сая төгрөгийн хацныг тодруулсан 6 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингэснээр 6-ийн тохирол дээр 8 7 7 тэг 4
8. Давтаж хэлье. 8, 7, 7, тэг 4, 8 гэсэн 6 бөмбөлгийг үзэгчд маань дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань 8, 7 гэх мэтчлэн дараалалаар за харин хойноос нь гэдэг маань 8, 4 гэх мэтчлэн дараалалаар мэдээж та бүхэн маань 2 бөмбөлгөл зөв тааж чадсан бол азтан болж байгаа. За өөрөөр хэлбэл та урмын хонжир 1500 төгрөгийг хожих боломжтой алж байгаа. Түүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөндөн өсөөд явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургуулсан зөв тааж 50 сая төгрөгийг уг хонжир дээрээс маань хожиж байгаа гэсэн үг юм. За ингээд 6D тохиролтой анхаарлаа хандуулсан 6D тоглосон мөн азтан болсон нийт үзэгч та бүхэндээ баярлалаа. За харин өргөжлөн яг энэ цаг мөчид бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатран хамгийн өндөр хонжиртай тохирол буюу мэдээж 642 тохирлынхаа азсныг хамтдаа тодруулах болон таны мөн хожих боломжтой байгаа. За ингээд үзэгчдээ ямар тохиолдолд 120 сая төгрөг хожиход за бусад ямар боломжууд байгаа талаарх мэдээллийг одоо хүргэн шилэг хоргонд маань 1-ээс 42 хүрлэг цибер бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж эдгээр бөмбөлгнүүд маань нэг нь гэхэд л нэг удаа байрлсан байгаа гэсэн үг. Энэ бол мэдээж өмнөх тохиолдлоодаас ялгаатай шүү дээ. Үзэгчд маань харж байгаа. За нэгийн тоо нэг байгаа бол мөн 42-ын бөмбөлөгч мөн нэг байгаа гэсэн үг. Эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгчд маань дараалалт хамааралгүй зургуулан зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир мэдээж 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдгээр мөн онцлогтойгоор тэр үзэгчд маань хамгийн сүүлд гарч ирэх 7 дахь бөмбөлгийг эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгний хайлны 3 бөмбөлгийн бонус бөмбөлөг оролцуулсан та 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд энэхүү хонжирын маань урмын хонжир буюу 10,000 төгрөгийг хожих боломжтой. За үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөг оролцуулсан та 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 300,000 үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөг оролцуулсан та 6 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 12 сая төгрөгийг тус хожих магадлалтай гэсэн юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье нь бол мэдээж 120 сая төгрөгийн шагналтай 642 тохирол байгаа. Гарч ирэх 6 бөмбөлгийг та зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За эхний бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгийн хоёр дахь бөмбөлгийн дугаар 28. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 28, 38, 28 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Бөмбөлгийн дугаар 19. Оролдох бөмбөлгийн дугаар 19. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 3. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 3. За. Дөрөв бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд за мэдээж дөрөв бөмбөлөг гарч ирсэн 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд үзэгчд маань 120 төгрөгийн азтан болох боломжтой болж байгаа. За 5 дахь бөмбөлгийн дугаар 23. За одоогийн байдлаар 5 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү тохиолдлын 6 бөмбөлийг зургуулан зөв таавал та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. Янга 6 бөмбөлөг нь гарч ирсэн. Энэ бол мэдээж 120 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа үндсэн 6 бөмбөлөг юм. За бонус бөмбөлөг маань гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 7. За бонус бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингээд үзэгчдээ 642 тохирлынхаа 120 сая төгрөгийн азтныг тодруулах үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 38, 28, 19, 3, 23, 2. Давтаж хэлье. 38, 28, 19, 3, 23, 2 гэсэн эдгээр үндсэн 6 бөмбөлийг үзэгчд маань дараалал огт хамааралгүй зургуулан зөв тааж чадсан бол мэдээж үзэгчд маань 120 сая төгрөг буюу манай хамгийн өндөр хонжирын маань азтан болж байгаа гэсэн үг. За харин энэхүү тохирлын бонус бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Уг бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчд маань 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан тус болсон байх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр хамгийн сүүлийн бөмбөлөг гарч ирснээр мэдээж энэ удаагийн маань үндсний тохирлын маань за хамгийн сүүл тохирол маань өндөрлөг цаг болж байгаа. Тэгэхээр бидэнтэй урьж хамтдаа байсан эрхэм үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр үндсний латрагаасын хэрхэн азтан болж байгаа талаарх мэдээллийг та үндсний латран албан ёсны Facebook кодсон дээр зочлоод мэдэх боломжтой. За хамгийн сүүлийн
Хамгийн түрүүний Аздан бас бидэнтэй сэтгэлээ хуваалцсан мэдээлэлүүд тус бүр тавигдсан байгаа. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ та бүхэндээ